Хөдөөгийн алслагдсан багийн иргэдэд нарийн мэрэгжлийн эмчийн тусламж үйлчилгээг амьдарч байгаа орчинд нь үзүүлэх зорилготой баг 83 төсөл 2006 оноос эхлэн хэрэгжсэн. Монгол Улсын засгийн газрын мөрийн хөтөлбөр, эрүүл мэндийн сайдын тушаал, аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөр, аймгийн эдийн засаг нийгмийг 2013 онд хөгжүүлэх зорилт, аймгийн засаг даргын захирамж, эрүүл мэндийн газрын даргын тушаалын дагуу 2013 онд баг 83 төслийг нийгмийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээний хэрэгцээг тандаж судлах зорилготойгоор нийгмийн цогцоор үйлчилгээ болгон өргөн хүрээтэйгээр зохион байгуулсан. Аслагдсан хөдөөгийн иргэдэд газар дээр нь очиж эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхээс гадна нийгмийн даатгал, хөдөлмөрийн хилцээний үйлчилгээний мэдээлэл, халамжийн үйлчилгээ, өсчин, цагчин зэрэг үйлчилгээнүүд малчин өрхийн хотонд нь очсноороо онцлог байлаа. За, иргэдэд төрийн үйлчилгээг хөрөх ажлын хүрээнд тэр дотроо иргэдэд нийгмийн салбарын үйлчилгээг хөргөх энэ зорилтын хүрээнд аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөр минь 13 оны зорилтод тусгагдсан зорилт чиглэлийн хүрээнд бол баг 83 арга хэмжээг зохион байгуулж энэ онд дууссан. Энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа нь үндсэн цаад гол ач холбогдол нь бол иргэн бүрт хөрч үйлчлэх, өрх бүрт хөрч үйлчлэх ажлыг аль болох иргэдэд нь ойр байх, тэдний эрэлт хэрэгцээнд нь аль болох нийцсэн байх, бас өрх бүрт өрх бүрийн эдийн засаг зарлагд нь бол бас тодорхой хэмжээгээр тэрийг багасгах ийм зорилгыг зоож энэ ажлыг зохион байгуулж байгаа. Энэ арга хэмжээнд аймгийн оны зорилтод тусгаж тусгай мөнгө төгрөг төлөвлөж энэ ажлыг зохион байгууллаа. Бүх нийтийн эрүүл мэндийг дэмжих, хүн амыг эрүүлжүүлэхийн тулд баг 83 үйлчилгээг иргэдийн хэрэгцээ, сум орон нутгийн онцлог тохируулан өөр байдлаар зохион байгуулах шаардлага урган гарч ирж байгаа юм а. Нарийн мэрэгжлийн эмч нарын үйлчилгээг хэрэгтэй хүндэн хүргэх, чанаржуулах, цаг хугацаа, хөрөнгө мөнгөө үр ашигтай зарцуулахад анхаарах зүйлүүд ч олон байна. Тиймээс энэ жилийн баг 83 нийгмийн цогцоор үйлчилгээний үеэр иргэдийн сэтгэл ханамжуулаад эрэлт хэрэгцээг судалсан байна. Баг 83 төслийн багийн ахлагчид нь бол аймгийн засаг даргын хамгаалалтаас тодорхой санал хүсэл авах дэвтэр өгч явуулсан байж байгаа. Тэгэхээр эндээс иргэдэд бол дэвтэрдээ тодорхой саналуудаа бичиж ирүүлсэн. Тэгээд бидний саналуудаа танилцаад ер нь иргэд ямар хүсэлтэй, эрмэлзэлтэй санал бодолтой байгааг бас давхар сонссон байж байгаа. Тэгэхээр энэ баг 83 ажлын талаар аймгийн нээлт утас 70-22 дэжсэн саналууд ирсэн. Гэхдээ энэ нэг бол нэлээд дэмжсэн, энэ үйлчлэг бол бидэнд нэлээд ач тустай юм үйлчлэг боллоо гэдгийг бас нэлээд иргэд, хөдөөгийн ялангуяа малчин иргэд бол нэлээд саналаа ирүүлсэн байж байгаа. Тэгээд цааш бидний энэ баг 83 үйлчлэгийг бол иргэдэд хүрэхдээ зөвхөн эрүүл мэндийн чиглэлээр болгохоос биш, ирэмбэх чиглэлээр ямар хэлбэрээр зохион байгуулах чиглэлээр бас дүгнэж ярилцах гэж байна. Тэгээ энэний ярилцсаны үндсэнд энэ үйлчлэгийг, төрийн үйлчлэгийг хамгийн гол нь иргэдэд хүрэхдээ хэлбэр арга замын хувьд ийм зохион байгуулалтыг хэлбэрээр ажиллах уу, эсвэл сум багаар нь дамжуулж хэрэгцээ үйлчлэгийг бид нэр тодорхой цаг мөчид хүргэх үү гэдэг юм чиглэлээр ажиллаж байна. За энэ чиглэлээр ч гэсэн бид нэр бас ямар төрийн үйлчлэгийг нь иргэдэд сайн хүрэхгүй байгаа чиглэлээр бид нэр судалгаа авч байна. Тэгээ судалгааны дүн гарахаар бол иргэд ямар үйлчлэгийг илүү хүсэж байгаа, тэр үйлчлэгийг нь яаж иргэдэд хүрэх ёстой гэдэг арга замыг сонгож дараачийн үйл ажиллагаагаа хэрэгжүүлж эхэлнэ. Аль сумын иргэнд ямар эрэлт хэрэгцээ байна? Зонхлох өвчлөл нь юу байна? Нийгмийн ямар үйлчилгээ хэрэгтэй байгааг судалж, судалгаанд тулгуурлан нийгмийн цогцоор үйлчилгээ хүргэх нь зүйтэй хэмээн зохион байгуулагчид дүгнсэн байна. Цаашдаа бидний судалгаанд тулгуурлаж тодорхой зорилттой төлөвлөлт хөрч үйлчлэх зүйтэй байна гэсэн ийм чигтэй байгаа. Өөрөөр хэлбэл жилийн турш бол сумын эрүүл мэндийн төв, багийн эмч, эрүүл мэндийн төвийн судалгаандаар тулгуурлаад тухайлбал
одоо бойрны өвчлөлийг гэдэг юм уу, бүр одоо эмнэлэгт зүйж онцлуулах шаардлагатай зүрхний чиглэлтэй гэдэг юм уу, ийм байдлаар дотор нь одоо төрөлжүүлж ингэж ягаад энэ зорилттой төлөх чиглэсэн ийм судалгааг явуулах нь, үйлчлэгийг явуулах нь хамгийн чухал юм байна. Тухайлбал одоо хаана нь гутал одоо засварын үйлчилгээ хэрэгтэй байгаа, хаана нь одоо ахуйн үйлчилгээний ямар төрлүүд хэрэгтэй байгаа гэдэг дээр тулгуурлаад тэр зорилттой төлөвлөлтөнд чиглэсэн үйлчлэгийг хөрвүүлэх юм бол хамгийн их үр дүнтэй зарцуулсан мөнгө төгрөг жинхэнэ одоо эзэндээ хүрсэн, ажил эзэндээ хүрсэн юм үр дүнтэй болох юм байна гэж ингэж үзэж байгаа. Ингээд бид цаашдаа энийг бол зорилттой төлөвлөх чиглэсэн судалгаанд тулгуурсан байдлаар зохион байгуулахаар эх онуудад хийн гэж ингэж төлөвлөж зорж байна. Ингээд энэ арга хэмжээ бол тодорхой хэмжээгээр үр дүнгээ өгсөн, иргэдийн сэтгэл санамж, иргэдийн одоо сайшаал одоо дэмжлэгийг хүлээсэн, иргэдтэй бас өгөөж өгсөн ажил болсон гэж аймаг орны зүгээс үзэж байна. Энэ жилийн тухайд баг 83 нийгмийн цогц суур үйлчилгээ 19 сумын 40 цэгт хүрч үйлчилэн нийт 52,453 иргэнийг хамруулсан байна. Зөвхөн эрүүл мэндийн үйлчилгээг 26,000 гаруй иргэн давхурдсан тоогоор хүртжээ. Баг 83 эрүүл мэнд нийгмийн цогц үйлчилгээ жил болгон багт уршин суудаг иргэдэд уршин сууж байгаа газарт нь амьдарч байгаа орчинд нь үзүүлдэг байгаа. Энэ удаагийн арга хэмжээг зохион байгуулахдаа аймгийн иргэдэд урал засагтаргын захирамж шийдвэрээр 59.2 сая төгрөгийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан. Тус үйл ажиллагааг 4 удаагийн ээлжээр ээж тус үр 14-өөс 17 хүний бүрэлдэхүүнтэйгээр 5 сарын 2-оос 9 сарын 24-ний хооронд үйл ажиллагаа зохион байгуулсан байгаа. За эрүүл мэндийн үйлчилгээнд эмчийн үйлчлэг, лабораторийн шинжилгээ, мэдээлэл сургалт сурталчилгаа, за яаралтай тусламж үзүүлэх, за мөн эмийн үйлчилгээ гэсэн чиглэлээр бол үзүүлсэн. За нарийн мэрэгжлийн эмчнэрийн үйлчлэг дотор хамгийн их үйлчлэгийг бол дотрын эмч гүйцэтгэсэн үе нийт үйлчлэгийн 15.1%-ийг үзсэн. За дараа нь шүдний эмч 13.2%-ийг, дараа нь мэдрэлийн эмчийн үйлчлэг бол дараал нь бол эзэлж байна. За тус үйлчилгээгээр 13,923 хүнд эмчийн үйлчлэг, 7,000 гаруй хүнд бол лабораторийн шинжилгээ хийж 145 хүнийг дараагийн шатлын эмнэлэгт бол шилжүүлж эмчилсэн. За мөн газар дээр нь 145 хүнд яаралтай тусламжийг үзүүлж зүрх судасны дэмжих эмчилгээ болон артерийн даралт туулгах бусад яаралтай тусламжийг бол үзүүлж 5,000 гаруй хүнд мэдээлэл сурчлагыг бол хийсэн байна. Баг 83 бүх нийтийн эрүүл мэндийг дэмжих эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх багийн бүрэлдэхүүнд багийн ахлагч, эрүүл мэндийн сургалт хариуцсан мэрэгжилтэн, зүрх судасны их эмч, мэдрэлийн их эмч, хүүхдийн их эмч, шүдний их эмч, чих хамар хоолойн их эмч, эмэгтэйчүүдийн их эмч, дүрс оншилгооны их эмч, клиник биохими лаборант, серолог лаборант, шүдний сувилагч, зүрхний бичлэг эмчилгээ хариуцсан сувилагч нар ажилласан байна. 19 сумын 41-жид давхурдсан тоогоор нийт 26,410 иргэнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлснээс эмч нарын үзлэгт 13,923 иргэн, лабораторийн шинжилгээнд 7,029 иргэн хамрагдсан бол 431 иргэнд эмчилгээ хийгдсэн байна. Мөн 2 дугаар шатлалд 145 өвчтөн шилжүүлсэн. Яаралтай тусламжийн үйлчилгээнд 135 иргэн, мэдээлэл сургалт сурталчилгаанд 5458 иргэн тус хамрагджээ. Тэгээ энэ 13 оны тусламж хөдөөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээнд манайхаас нийтдээ 24 эмч эмнэлгийн ажилчид 2 ээлжийн баг болж явсан. Энэ баг болж явж байгаа үзлэгийн маань гол ач холбогдол нь гэвэл хөдөөгийн иргэдийг газар дээр нь очиж үзэж нэг өсөндөө өрсөлдөн сэргийлэх үзлэг гэсэн үг. Өвчлөл одоо өртөх, өвчлсөн мөртлөө одоо өөрөө өвчлөлийгээ одоо илрүүлэх боломжгүй төв суурин газраа 2 дугаар шаталтаа юм уу сумынхаа эмнэлэгт очиж үзүүлэх чадамжгүй боломжгүй байгаа тийм хөдөөгийн ялангуяа малчин иргэдэд тусламж үзүүлж өвчлөлөөс үргэлжлэн сэргийлэх зорилготой
Тэгээд дээрэс нь бол хоёр дахь зорилго нь юу гэвэл хөдөөгийн ард иргэдийг эрүүл мэндэ одоо өвчлүүлэхгүйгээр урьдчилан сэргийлж хамгаалах гол одоо сургалтанд бэлтгэх мэдлэг мэдээллээр хангах ийм зорилготой үзлэг юм байгаамаа. Энэ манай эмнэлгийн тусламж үйлчилгээний баг дотор маань эрүүл мэндийн газраас одоо сургалт хариуцсан мэрэгчлэлтэн гэж томилогдож явдаг. Энэ томилогдож явж байгаа газрын мэрэгчлэлтэн маань бол үзлэгийн хажуугаар сургалт хийж явдаг юм аа. Баг 83 нийгмийн цогц суурь үйлчилгээний давуу тал их. Тухайлбал нарийн мэрэгжлийн эмч нар сум багт хүрч үйлчилж байгаа нь зардал цаг хугацаа хэмнэдэг. Иргэдийн дундах өвчлийг эрт илрүүлж дараагийн шатны оршилгоо эмчилгээнд явах боломж бүрдүүлдэг. Тэр болгон аймгийн төв орж нарийн мэрэгжлийн эмчид үзүүлэх боломжгүй малчин өрхийн гишүүн бүр үзлэгт хамрагдах боломжтой болдог юм а. Эрүүл мэнд нийгмийн цогц үйлчилгээг иргэн бүр хүртснээр дараах давуу талууд бас ажиглагдж байсан л да. Тухайлбал өрхийн гишүүн бүр нарийн мэрэгжлийн тусламж үйлчилгээг амьдарч байгаа орчинд авах боломж нэмэгдэж. Нөгөө талаар иргэн бүр нарийн мэрэгжлийн үйлчилгээ авах бас цаг хугацаа эдийн засгийн хувьд бол бас хэмнэлттэй байна. За нөгөө талаараа бол өвчнөө эрт илрүүлээд, эрт онцлуулад, эрт эмнэлгийн тусламжийг авах боломж нь нэгдэж байгаа гэсэн ийм боломжууд бас олдж байгаа юм. Эдээс шууд авраг гэр орондоо байж байгаа одоо энэ үзэгдгээ бүх төрлийн үзлэгээ үйлчлэгэнд хамрагдаж зүйлж яаж байгаа шүү дээ. Нарийн мэрэгжлийн амьтар шүү дээ. Дотрын зүрх суд усны бүх амьтар шүү дээ. Шууд гэр оронд нь баг байранд нь үзээд өгчдөг. Яг би одоо гэр орондоо нэг одоо багтаа нэг үзүүлсэн сумын төвдөө нэг зарлаад анхад байгаа нэг сумын төвдөр зарлаж үзлэг хэцэрэг хэдэнд шүү дээ ирдэг гэхлээр яриад бүх үйлчлэгээ аврагууд бүх шинжилгээгийн газар дээр нь аваад Ойшид тодорхойлж байгаа та одоо тийм эмчилгээ хийлгэл гартаа тийм юм уу таарах юм байна. Эмнэлточаа тийм юм хийлгэмээр юм байна гэдэг та төдөн саратууд бид жилд нэг удаа эмчлүүлж байгаа шүү дээ эмнэлэг тэр. Тэрний хөшөөр одоо баг амьд байж байгаа зүрхний шигдээс авчиж тусч. Үслээ одоо нөхөл гар нуруу бие машины өвчтэй хөлтэй ирнэ одоо. Тэгээд одоо өнөөдрийн байдлаар биеийг сайхан болж гисэн одоо энэ марг хэзээ гар гэх бол гэсэн яарсгүй ажиллаа. Одоо энэ 27,000 шахуун удаа иргэнд хөрч үйлчилснээр бид одоо аймгийнхаа нийт иргэдийн тодорхой хэсэгт бол одоо яг албан ёсоор төрийн үйлчилгээг одоо хөргөж байгаа нийт иргэдийнхаа одоо тодорхой хэсгийг бол энэ зорилттой чиглэсэн бүлэгт чиглэсэн энэ үйлчилгээг хөргөж чадлаа гэж ингэж ойлгож байгаа. Ингээд зөвхөн одоо энэ хүмүүсүүдийг одоо зөвхөн эмнэлэгт үзүүлнэ, урьдчилан сэргийлэх одоо үзлэгт эмнэлэгт үзүүлнэ, онцлуулна гэсэн ажлаар одоо зөвхөн Улаангомд одоо хүрэлцэн ирж ирэх тээврийн зардлын одоо барамжаалаа ботход одоо 408 сая төгрөгийг бид одоо иргэдийн гэрт нь үлдээж чадж байгаа зөвхөн тээврийн зардлаар гэтэл за цаана нь бол одоо эмнэлэгт ирж үзүүлээд Улаангомд ирж онцлуулаад тэгээд онцлогооны зардал тэгээд хэвтэж эмчлүүлэх хоол цаа гэд ингээд одоо ажил төрлөө тасалдуулсан гэд ийм бүгдийг тооцох юм бол нэлээд өндөр дүн гарах магадaltaй. Гэхдээ бид бол одоо зөвхөн одоо тээврийн зардлаар ингээд тооцоод үзэхэд бол ийм дүн гарч байгаа. Көтө сумтэр болгон нарийн мэрэгжлийн эмчнийг яг одоо зөвжил боломж их мөн шүү дээ. Яагаад тэгэхээр бид нар чинь көтө малдараа хоёртэгтэр янз бүрийн асуудал мөнгө төгрөг болоод янз бүрийн ямар яана одоо ирээд бид нэрийг үзэж явахад хамгийн зүгээр ашигтай их гэмг нэг удаагийн явдлыг олж бид нэр тэгээд одоо би тэсэс аймгийн төвд орж ирээд үзүүлэлээс ч гэсэн бас их л ачаалттай шүү дээ. Тэгээд нэр нь хэцүү байдаг ирэн көтө малдараа нэгцэлд бол күмбэлээс явуулаад янз бүрийн юмар их хэцүү шүү дээ. Нэгүдэ көтө сумаас ороод ирэх чинь нэгүдэгийн нэг эмч нь байхгүй тэ нэг шинжилгээ өгч чадахгүй гарч явах ч тохиолдол зөндөө байдаг. Одоо бол ингээд бүх шинжилгээг нь болов өгөө гарах юм бол дахиад улам сайн тодорноо гэж бодож байгаа. Бүх шинжилгээ өгч ажил юунд ормоор байгаа. Эмчилгээнд орох шаардлагатай юм байна. Эрүүл мэндийн үзлэгээ урдсан сэргийлэх үзлэгийг хөдөө орнуудад яг газар дээр нь зохион байгуулж байгаа энэ сайн тал, сул тал гэдгийг бас ялгаж ерөнхий одоо тайландаа бичиж байгаа. Жишээлбэл одоо яг иргэдэд хөрч очих үйлчлэгээ талаасаа эдийн засаг эрүүл мэндийн талаасаа нэлээд
тооцоо хийж үзсэн. Жишээлбэл одоо манай Увс аймгийн Ховд сумаас Улаангом хотод ирж эмчилгээ үзүүлэхэд нэг хүнд гарч байгаа зардлыг бид тооцож үзсэн байгаа. Тэгэхээр энд нэг хүн зардал бол нэг хүн Ховд сумаас Улаангом дээрхэд талын 20 мянга ирж очихын 40 мянган төгрөг, байр хоолны зардал гээд 3 хоног тэр хүн хоолнд бол 30 мянган төгрөг 3 хоногт бол дээр нь байранд бол 50 мянган төгрөг. Тэгээд шинжилгээ үйлчилгээ бүх төрлийн шинжилгээ үйлчилгээ явуулах бүрэн яахт бол нэг 50 мянган төгрөгийн төлбөр гарч байгаа. Тэр хүн эрүүл мэндийнхаа төрлийн бүхий л үзлэг шинжилгээ, онцлог амжилгаа хувийн бүх эмнэлгүүд төрлөөр зүйлээ шинжилгээ хийгээд цог зүй яахад 50 мянган төгрөгийн зардал гарч байгаа. Ингээд нийлээ тооцоолох юм бол тэр хүнд бол нэг 230 орчим мянган төгрөгийн зардал өгөхнээс гарч байгаа. Энийг бол бид хэмж байгаагаар нэлээд ач холбогдолтой. Энд бол зөвхөн Ховд сум биш, одоо алс зүүн хангаа, өндөр хангаа сум ингээд аймгийн төв орж ирч чаддгүй, яг тэндээ үзүүлж харуулж чаддгүй ийм одоо бэрхшээлтэй хүмүүс зөндөө байгаа. Амьдралын төвшин доогуур ийм хүмүүст л одоо энэ эмчилгээ үйлчилгээ энэ баг 83 үйлчлэг бол хөрч байгаагаараа тэр хүмүүсийн одоо тэр манай судалгаанд хамрагч байгаа хүмүүсийн ач холбогдол нь бол тэрэгээрээ байгаамаа. Энэ их давуу тал гэж бид үзэж байгаа. Өнгөрсөн жил урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан иргэд 2 дугаар шатлалын эмнэлэгтээ хандаагүй. Дахиад л нарийн мэрэгжлийн эмч нарыг очиход үзүүлэх тохиолдол олонтоо гарсан байна. Тийм учраас энэтэй холбоотойгоор нэг жил нарийн мэрэгжлийн эмчийн үзлэг явдаг, нөгөө жил нь өнжиж байгаа жил нь бол одоо бүр тийм зохион байгуулалтаа кампаничилсан эрүүл мэндийн сургалтуудыг, сайн дурын идэвхтнүүдийг хамруулсан, сум орон нутгийнх нь одоо эмч мэрэгчлэтнүүдийг хамруулсан ийм сургалтыг зохион байгуулах арга хэмжээг одоо бид аймаг орон нутгийн зүгээс одоо нийгмийн бодлогын хэлтсийн зүгээс энийг санаачилж хийх ийм боломж байна уугүй гэдгийг бас ярилцах шаардлага байна. Эмчнэр яваад очиход газар дээр нь үзүүлээд цаашид яаж хамгаалах вэ, яаж урьдчилан сэргийлэх вэ, ямар эм хэрэглэх вэ, ямар арга хэмжээ авах вэ гэдэг дээр иргэдийн өөрсдийнх нь одоо хандлага бас их тааруу байна. Өөрийнхөө төлөө, өөрийнхөө эрүүл мэндийн төлөө тухайн иргэн хүн ямар үүрэг гүйцэтгэх ёстой вэ, үүрэг хүлээх ёстой вэ гэдэг дээр иргэд маань бас их анхаарч ханддаг. Ийм чиглэл хандлага руу бид эрүүл мэндийн системийн хөгжлийг одоо барих нь зүйтэй гэдэг ийм чиглэл байдгийг бас ард иргэдэд ойлгуулж эхлэх ёстой байхаа л гэж бодож байна. Дэлхийн нийтийн эрүүл мэндийн чих хандлага бол өвчлөлтний дараа биш, харин яавал эрүүл байх вэ гэдэг мэдээлэл сургалт сурталчилгааг түлхүү хийж, өвчлөгөөс урьдчилан сэргийлэх эрүүл дадал зуршлыг хэвшүүлэх дорчдог. Тиймээс цаашдаа баг 83 үйлчилгээний бүх талын үр дүнг тооцох нь чухал гэдгийг мэрэгжилтнүүд онцолж байна. Шүдний эмчилгээ үйлчилгээ бол хөдөөд нэг жилд явахд бол 2000 орчим хүн үзэж байгаа юм. Тэгээд бас одоо бидний явж байгаа нөхцөл болцоос хамаарат хөдөө орон нутгт төр шүдний эмчилгээ үйлчилгээ явуулах бас их төвөгтэй байдаг юм аа. Багшлын хөрөмжийн хувьд бас баг 83 юунаас хангадаг ч гэсэн бид нар яг орчин нөхцөл бол бас бүрдэж өгөхгүй байгаа. Тэр орчин нөхцөлийг бүрдэхгүй нөхцөл бол бас гүндрэл гарах магадлал ихтэй. Цаашдаа бол ер нь явдаг бол нэг жил өнжид явах хэрэгтэй байна. Явлаа гэж үзэхэд бол бас нэг гүйцэтгэгчийг бас одоо цалинжуулж авч явахгүй бол энэ олон эмчнэр чинь хүн үзээд тэр гарсан юмд бол халдвар дамжих бас магадлал их байгаамаа. Дандаа урьдчилан сэргийлэх чиглэлээр нь зөвлөгөөх юм уу? Урьдчилан сэргийлэх хөлийг хийж уншин тогтоох юм уу? Урьдчилан сэргийлэх арга сурах юм уу? Ийм одоо тусламж үйлчилгээний анхан шатны нөгөө нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түлхүү үзүүлж яг гар тусламж үйлчилгээ бол яаралтай биш бол хөдөө орон нутгад үзүүлэхдээ нөхөр төвөгтэй байдаг юм аа. Тэрнийг бол харин яах хэрэгтэй. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ арай түлхүү үзүүлж өгмөр байгаа. Хэрвээ мэрэгжлийн эмч явдаг бол тийм юм хийж явах хэрэгтэй байна. Тийм санаа бодолтой байна. Би сүүлийн 3 жил баг 83-ын одоо үйлчилгээнд явж байна. Нэг удаадаа явахдаа бараг 2000 хэдэн хүнд үйлчилж байгаа. Тэгээд одоо дундчаар бараг 7-8 8000 хүнд үйлчилж байна. Ингээд бид нар явахдаа бол
шүд авах, шүд боломдох, сүй шүдэн сапраж төрөх ийм үйлчлэгээ хийж байгаа. Тэгтэл маш их ачаал ихтэй байдаг. Ер нь дараагийн явахлаар нэг сумд 3-4 хоног ч юм уу тий 3-4 сумд яваад ээлжлээд ингэж бол ачаалыг цаашд нь ингэж хэвдрүүлмээр байна. Көдөгийн ингээд хүмүүсийн одоо шүдний цуврал маш их илүү байдаг учраас ингэж явах нь зүйтэй гэж хэлж байна. Аймгаас эмчирсэн учраас үзүүлчихье. Багийн эмч үнэн хэлсэн эсхийг магадлалыг их хаширмалчид хөдөөд цөөнгүй. Энэ нь ажиллаж байгаа эмч мэрэгчлэтнүүдийн ачааллыг ихсгэж үзүүлэх ёстой хүн нь үйлчилгээгээ авч чадахгүй хүрэгдэг байна. Үүнийг зохицуулахын тулд цаашдаа баг сумын эмч нар хамтран сумынхаа иргэдийн дунд урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулж 2 дугаар шатлалын үзлэг оншилгоонд хамрагдах шаардлагатай хүмүүсийг л үзүүлэх. Энэ нь эргээд тоо биш чанарын үзүүлэлтийг дээшлүүлж үр дүндээ болгох хамгийн анхны энгийн зохион байгуулалтын ажил юм аа. Нэг ялангуяа тэнд бол сумур нутгийн эрүүл мэндийн төвөөс нь яг зайлшгүй манай одоо энэ хүн бол 2 дугаар шатлал, 3 дугаар шатлалд үзүүлэх, онцлуулах, эмчилүүлэх ийм шаардлагатай хүн байгаамаа. Энийгээ бид зайлшгүй үзүүлэх шаардлагатай гэсэн нэрсээ гаргаад хүмүүсээ бэлэн болгоцсон, бэлтгэлээ хангацсан ийм байх шаардлагатай байна. Дараагийн жилүүдэд бол за манай малчин сум бол нийт 2500 орчим хүн амтаа. Энэ хүн намаас 420 орчим хүн нь бол баг 83-ийн үзлэг буюу нарийн мэргэжлийн эмчнэрийн үзлэгт бол хамрагдаж чадсан. Сумын төвийн багт нэг удаагийн тэгээ хөдөөгийн 3 багийн дунд бол 2 туулсан цагт нийтдээ 3 удаагийн баг 80 үзлэг бол хийгдсэн байгаа. Манай эмнэлгийнх нь сумынхаа хөдөлмөрчдийг сумын төвдөр багийн эмч, багийн дарганараар дамжуулан үзүүлэх шаардлагатай хүмүүсээ хүн амыг төвлөрсөн газруудад 5 багт хуваана. Энэ үзлэгт 800 гаруй хүн хамрагдлаа. Энэ үзлэгийг үр дүнтэй болсон гэж манай сумын арт түмэн үзсэн. За иргэд бол баг 83-оор бол сэтгэл ханамж бол маш сайтай байдаг. Тэр болгон нь бол ослогдсон газар нутгийн онцлог самара тэр болгон аймгийн төврийн өвч нарийн мэргэжлийн эмчнэрт үзүүлж чаддгүй. Тэгээ газар дээр нь үзүүлж байгаадаа бол маш сэтгэл хангалуун байдаг. Замын зардлаас хэмнэх чэнж гэдэг юм уу тэр утгаараа бол маш хамрагдах идэх бол сайн байдаг. Баг 83 эрүүл мэнд нийгмийн цогцоор үйлчилгээ хэрэгтэй юу гэвэл заашгүй. Гэхдээ зохион байгуулалтын талаас нь анхаарах зүйл олон байгааг иргэд хэлж байгаа юм а. Тухайлбал баг 83 эрүүл мэндийн үйлчилгээний талаарх зар мэдээлэл баг суманд бүрэн гүйцэд тодорхой хүрдэггүй иргэд сураг сонсож ирдэг гэж байна. Хэтэрхий хугацаа тулгаж хэлж байгаа тул зарим өрхийн гишүүд үйлчлэгт орох боломж бүрддэггүй байна. Иймээс багийн засаг дарга, багийн эмч нар хамтран ажиллаж иргэдэд хүртээмжтэй болгоход анхаарах. Эмч нар үдээс хоош хоцорч ирсэн хүнийг багжаа хураачихсан үзэх боломжгүй. Дараагийн сум руу явах хугацаа болж байна гэх мэт шалтгаануудыг хэлдэг байна. Ийм учраас нэг суманд ажиллах хугацааг үндэслэлтэй тооцох шаардлагатай гэж үзэж байгаа юм а. Цогцлол үйлчлэгээ хүмүүс ирэлдээд хөдөлмөрчтэй үйлчлэл эрүүл мэндийн дэвтэр дагалж өгөх. Тэгэл одоо энэ сумын хөдөлмөрчд өвчтэй коммуны өвчтөний янз бүрийн асуудал онгомор шаардлагатай байсан бол сумын дэвтэр нэрээд одоо үйлчлэгчтэй зүгээр байгууллагын хамтарч явж байсан юм уу гэж би өөртөө бас үйлчлээ. Тухайн үедэн дэр нь медаль сайн өгчлэр нь бүх хүмүүсийг хомруулж яхах зүйтэй гэж үзэж байна. Ер нь тухайн үедээ бид тэр ч байсан, хой байрын хүмүүс ч байсан, ер нь бүгдээр нь суунсчил мэджил ер нь ослогдсон гэлгүй, төв гэлгүй ер нь боддимор чим 2-3 газар хэсэгчилж үзчихвэл ер нь хүмүүс ер нь хамрах боломжтой. Тэгэхээр нэг олсхол одоо энэ нүүрэн хавьд үзлэгийнхэд манайхан дээр бэлдэг улс чинь бас тэр болгон юун таарад яг сонсоод уч чадахгүй байгаад өнгөрч байгаа тал зүйндээ байгаа. Баг 83 эрүүл мэнд нийгмийн цогц суур үйлчилгээг хүргэхдээ зөвхөн иргэдийн эрэлт хэрэгцээнд суйрлахаас гадна хөрөнгө мөнгө, хүний нөөц,
эмч мэрэгчлэтнүүдийн амралт ажлын хуваар ачааллыг бодолцож үзэх шаардлагатай байгаажээ. Эмч нарын амралт ажил арга гэрийн амьдрал бас давхцдаг байдлаас болоод нэг эмч удаан хугацаагаар ажиллах боломжоо сонсдог. Арын ажил бас нарийн мэрэгжлийнхаа тусан жүжиглэх байдал дээр бас чирэгдэл учирдаг, ийм зүйл ажиглагддаг. Ийм учраас цаг хугацааг бол бас нарийн төлөвлөж хүний нөөцөө бас бодолцох ийм анхаарах зүйл сургамжаас ажиглагдчихсан. Тэрнээс гадна бас цаг хугацааны хувьд хэд хүйтний улиралд юм уу, хэд эрт юм уу, хэд орой бас зохион байгуулах нь иргэд үйлчлэгэндээ бүрэн хамрагдахгүй байх, ажиллаж байгаа хүмүүсийн ажил амралт зохицуулагдах, ачааллыг тэгшлэхэд бас төвөгтэй байдал бас ажиглагдчихсан байгаа. Энэ үнэхээр нарийн мэрэгжлийн эмчийн үзлэгийг зохион байгуулахдаа бид нар өндөр хүчин чадалтай, багаж тоног төхөөрөмжөөр бас хангах шаардлага хэрэгцээ байгаа. Энэ тухай бодлогыг бол бид нар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгчд бол өсөлтөд тавьсан байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч гэсэн хүлээж аваад дижитал эрдэнэтхэн, зөөврийн эрдэнэтхэнээр хангах, улан суугтай эхоофратаар машиныг бол тунаглах, бусад шинжилгээний сүрьяг илрүүлэх болон бусад шинжилгээний тест, хурдвчилсан тест болон онцлогооны эмнэлгийн хэрэгслээр хангах тал дээр бол санал нэгдэж дэмжлэг үзүүлэх зорилт тавьсан байгаа. Цаашдаа эрүүл мэнд нийгмийн цогц суурь үйлчилгээг нарийн төлөвлөж, сумын засаг даргын хамгаалын газар, сумын эрүүл мэндийн төв, багийн засаг дарга, багийн эмч нартай хамтран зохион байгуулалтын ажлыг өндөр түвшинд хийх нь чухал байна. Түүнчлэн урьдчилан сэргийлэх үзэлгийн үр дүнг эмнэлэг, эдийн засаг талаас нь авч үзэхээс гадна нийгмийн нөлөөллийг тооцох, үзэлгийн үр дүнг зарцуулсан хөрөнгө зардал, илрүүлсэн өвчтний тоогоор илэрхийлэхээс гадна өвчилж болзошгүй тохиолдол өвчтний хүндрэлээс сэргийлэн хамгаалж, эмчилсэн байдлаар нь тооцож үздэг болох хэрэгтэй гэдгийг эмч мэрэгжилтэн хийгээд зохион байгуулагчид онцолж байлаа.